За өмгөөлийн Ламжийн Батчуу компани хуульчид маань Хинтээ аймгийн Чингис хотод өнөөдөр ажиллаж байна. Тэгээд барилгын тусгай техникийг нийлүүлнэ гэж ноцтой төөрөгдөлд оруулж бусдын хэдэн 100 сая төгрөгийг хурам эхэлж авсан энэ үйлдэлд одоо хоригчийн эрх ашгийг одоо хамгаалж өмгөөлийн үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд дөнгөж сая аймгийн прокурорт хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх талаар одоо хүсэлтээ өгчөөд гарч ирлээ. Тэгээд хууль тогтоогчнолд хандаж хэдэн зүйл хэлэх гэсэн. Ардчлал хүний эрх хэрэгчлөө гэж яриад за гадаадын хуулийг одоо хуулж авчираад ингээд баталчих юм аа. Эн чинь өөрөө Монголын одоо амьдралд нийцэхгүй байна. Энд ерөөсөө хүний эрх хэрэгчлөөг дээдлэх асуудал чинь бол гажуудж шүү. Гагцгүй сэжигтэн яллагдах шүүгдчийн эрх ашгийг л хамгаалсан одоо ийм хуулийн зохицуулт яваад байна. Тэгээд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэдэг уг этгээдийг хорих гэхээр эхлээд яллагдчихаар татах ёстой. Яллагдчихаар татсны дараа талсан сэргийлэх арга хэмжээ одоо авах ёстой гэдэг ийм зохицуулттай байдаг. Яллагдчихаар татах гэхээр хаяг байхгүй. Хуулиндаа хаягийн тодорхой хүнийг татна гэж заасан. Гэтэл бусдын их хэмжээний одоо эд төрөнгийг заллим эхэлж амьдралынхаа их үүсвэр болгосон одоо этгээдүүдийн хувьд бол хаяг гэж байхгүй. Хаягаа дандаа нуудаг. Тодорхой оршин суух хаяггүй. Хаяггүй болоход шинэ татдаггүй. Татдаггүй учраас хоригддаггүй. Хоригддаггүй учраас мөрдөн байцаалтай ажиллагаанд саад учруулдаг. Ингээд л 9 жил болж явдаг. Энэ бүх хууль чинь нөгөө амьдрал мэдхгүй гадны хуулийг хуусны л гайнд яваад байгаа байхгүй юу. Ийм учраас эрүүн иргэн захиргааны хууль, за тэдгээрийн процессын хуулиудыг яаралтай одоо шинжлэх шаардлагатай байна. Ер нь хүний эрх хэрэгчлөө гэж яриад байгаа. Энэ бүхэн чинь зөвлөгдөх юм бол хуулийн байгууллагуудын үйл ажиллагаагаар л одоо дамжиж одоо хангагддаг байхгүй. Гэтэл хуулийн байгууллага үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль нь ийм амьдралд нийцэхгүй. Өмнө мөрдөж ирсэн хуулиас учир дутагдaltaй хуулийн байгууллагад одоо механикаар хүн сурталыг бий болгосон иргэдийг хохироодог ийм л хуультай болоод байна шүү дээ. Энийг л одоо өөрчлөмөр байна.